Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлын түүхэн үе, мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. За сайн байцгаана хөгтөөдөө. За түүхийн жимээр нэвтрүүлгийнхаа ээлжит дугаарыг эхэлж байна. Түрүүчийн нэвтрүүлгээрээ бид нэр Хувлай хаан Монголын их Юан улс гэсэн сэдвээр эхний хэсгийг орсон. За Хувлай хааны үеийн ер нь Монголын их Юан улсын түүхчин 105-6 жил үргэлжилдэг учраас 1-2 гичээлээр яваад өнгөрсгөж болохгүй байна л да. Тийм учраас энэ гичээл нэлээд их багшийнх нь тоосож бодгоогоор 5-6 цуврал лекц болж иж энэ талын ойлголтыг та бүхэн хүүхдүүдэд бүрэн дүрэн өгөх ийм юм шиг байна. Тийм учраас одоо өнөөдөр цуврал лекцний яг энэ их Юан улс гэсэн сэдвийн 2 дахь гичээлийг үргэлжлүүлж оръё. За түрүүчийн гичээлд бид нэр Хувлай хаан их Монгол улсын 5 дугаар Далай хаан болж за Монгол улсын их Монгол улсын нэрийг их Юан улс гэж нэрлэж за Монгол улсын нийслэлийг хар хормоос Бээжин хотод нүүлгэн аваачиж Бээжин хотыг албан ёсоор Дайд хаттаар Дайд хот монголоор хаан болгос хот гэж нэрлсэн гэдэг ихэд уссан санжинда тийм ээ. За өнөөдөр эндээсээ үргэлжлээ цаашаа явна. За үргэлжлээ цаашаа явахын өмнө бас нэг оршил маягтай ганц нэгэн зүйлийг багш нь ярихаар байна. Хувлай хаан чин одоо яг энэ 9 сарын 23-ны өдөр өнөөдөр 800 жилийнхэн ой болж байна. Мэндснийхэн 800 жилийн. Энэ 800 жилийн ойг нь бусад хааттай харьцуулах юм бол дэлхийн нийт болон Монгол улс маш өргөн дэлгэр тэмдэглэж байна. Монгол улсын засгийн газрын комисс хараад Хувлай хааны 800 жилийн ойг тэмдэглэх тусгай комисс нэлээд олон сар ажиллаад өнөөдөр Улаанбаатар хотод бүтэн 10 хоногийн турш одоо Хувлай хаанаар амьсгалж байна да. Энэ Хувлай хааны 800 жилийн ойг тэмдэглэх хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний баг хурал болж байгаа. Олон улсын эрдэм шинжилгээний баг хуралд Хятад, Солонгос, Япон, Монгол, Оросын эрдэмтэд оролцож яг энэ Хувлай хаантай холбогдсон асуудлыг өнөөдөр ярьж байна. Маргааш эхлэх олон улсын эрдэм шинжилгээний баг хуралд нь багш нурлагтай тэнд очино. За тэгээд энэ олон газрын эрдэмтэд Хувлай хааны түүхэн одоо туулж өнгөрүүлсэн замыг юу гэж ойлгодог юм, ямар байдлаар дүгнэлт хийж байна уу гэдэг бас сонин содон янз бүрийн орон орны эрдэмтдийн амнаас их сонирхолтой юмнууд сонсноо гэж найдаж байгаа. Дараагийн гичээл дээр багш нь олон улсын эрдэм шинжилгээний баг хурал дээр эдгээр орны эрдэмтэд юу ярьсан, ямар дүгнэлт хийсэн тухай хүүхдүүдэд ярьж өгнө. Ягаад энд ийм онц ач холбогдол өгөөд байна хүүхдүүд зэрэг Хувлай хаан маань ер нь туулж өнгөрүүлсэн түүхэн их эдтэй шидтэй сонирхолтой түүхтэй хүн. Яг хүүхдтэй зэрэг их Монгол улсыг албан ёсоор байгуулад ёстой нөгөө наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэл 2 твийг алгасан, Ази Европыг алгасан энэ том газар нутаг дээр их Монгол улсыг байгуулах явцдаа Монгол улсынхаа нийслэлийг хар хормоос Бээжин хотод нүүлгэж аваачаад Бээжин хотыг их Монгол улсын нийслэл болгоод тэгээд их Монгол улсынхаа нэрийг өөрчлөөд их Юан улс гэдэг хятад нэртэй болгоод нэг талаар нөгөө талаар өөрөө их Монгол улсын одоо Далай хаан нөгөө талаас Монгол улсын харьяалалд байгаа хятад улсын хаанаар өөрийгөө өргөмжилчихсэн. Хятад улсын хаанаар өөрийгөө өргөмжлөөд албан ёсоор хятадын хаан болсон болохтой зэрэг хятадууд ч нөгөө түүхэндээ өөрсдийнхөө хаанаар он тоолдоо тоолж явдаг штэ. Өөрийнхөө он тооллыг Чу Юан гэж нэртэй одоо оны цолон өгөөд яг өөрийнхөө он тооллыг хятад мөрдүүлээ явсан ийм хаан хүн байхгүй юу. Тийм учраас өнөөдөр Хувлай хааны шин тухай Хувлай хаан чи ер нь Монголын хаан юм уу? Хувлай хаан чи ер нь хятадын хаан юм уу? Тийм ээ. Гэт ийм одоо маргаантай асуудал бараг л
800 жилийнх нь ойг тэмдэглэл өнөөдөр хүртэл энэ маргаан үргэлжилсээр явж штэ. Ийм маргаан Хятадд ч байна, Монголд ч байна, хувилаа судлалын олон эрдэмтдийн дунд одоо олон зууныг дамжсан ийм маргаан өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. За энэнд тодорхой хэмжээгээр цэг тавьдгүй маа гэхэд тодорхой хэмжээний өнөөдрийн одоо даяаршлын нийгмийн өмнөөс тийм ээ бодиттой үнэн дүгнэлтийг бол одоо Улаанбаатар хотод тэмдэглэж байгаа Хувлаа хааны 800 жилийн арга хэмжээнүүд тэн дээр гарч байгаа үзэсгэлэнгүүд Хувлаа хааны 800 жилийн ойд оролцож байгаа энэ газрын эрдэмтдийн энэ дүгнэлтүүд онцгой чухал ач холбогдолтой учраас багш нь энэ олон улсын эрдэмжилгээний баг хуралд онцгой ач холбогдол өгöd байгаа юм. Хятадын эрдэмтэд Хувлаа хааныг манай Хятадын хаан гэж нэрлээд байгаа нь бас үндэслэлтэй. Багш нь сая хэллээ шүү дээ. Албан ёсоор өнөөдрийн Хятад улсын нийслэлд Монголын нийслэлийг нүүлгэж аваадсан тийм ээ. За тэнд хэдийгээр Хятад тухайн үедээ одоо их Монгол улсад эзлэгдсэн Монгол улсын одоо харьяалалд 100 гаруй жил явсан боловч энэ одоо их Монгол улсын Далай хаан нь тухайн үедээ өөрийгөө бас давхар Хятадын хаан гэж өргөмжилсөн энэ албан ёсны бодит үнэн байгаа учраас Хятадын хаан бишээ гэж хэлэх үндэслэл байхгүй. Тэгээд одоо энэнд нэг хятадууд ямар байдалтай хандаж байдгийг яг одоо түүхэндээ ямар тэмдэглэгээтэй байдгийг орчин үеийн түүхэнд энд нь ямар дүгнэлт өгч байдгийг гэдэг бас сонирхолтой асуудлууд цаана нь асуултын тэмдэгтээ байгаа л байна л да. За Хувлаа хаанаас хойш Тогоон Төмөр хааныг хүртэл нийтдээ 10 хаан Хятадын газар нутаг дээр Их Юан улсын хаан байсан. 10 хаан Тогоон Төмөрийг хүртэл. Энэ 10 хааныг бас одоо юу гэж үзэх юм тийм ээ? 10 их Монгол улсын баг хаад байсан. Гэхдээ бас давхар одоо Хятад улсын хаан байдгаараа л байсан. Тэгэхээр энэ 10 хааныг юу гэж үзэх юм? Их Юан улсын үеийн 100 жилийн түүхчин ялгаа байхгүй их Монгол улсын 100 жилийн түүхнийг талаасаа. Нөгөө талаасаа бас Хятадын 100 жилийн түүхчтэй тийм ээ? Хятад Монгол хоёрын давхарцсан нэг 100 жилийн түүх яваад байна шүү дээ. Тэгэхээр энийг одоо хэрхэн ялгаж салгаж ойлгох юм гээд түүхийн онц одоо эдрээтэй сонирхолтой асуудлууд Хувлаа хааныг тойрч байдаг учраас энэ онол эрдэмтгэлгээний баг хурал ач холбогдол өгöd байгаа нэ гэж. За хоёрдугаарт нь Монголын эрдэмтэд юу гэж үздэг юм гэхдээ зэрэг бас их олон талаас нь үзнэ. Нэгэн тал одоо монголчууд наран мондох зүгээс наран шингэх зүг хүртэл одоо Евразийг холбосон дэлхийн талыг эзэлчихсэн энэ том гүрний нийслэлийг Бээжин хотод одоо нүүлгэж аваачиж тэр том хотоор одоо тухайн үедээ бол одоо тэр том хотоор төөн хийгээд Монгол улсын нийслэл болгоод Их Юан улс гэж нэрлээд ихэд явсан нь бол бас тухайн үедээ гарцаагүй хийх ёстой өөрчлөлт байсан, гарцаагүй юм болохоор байсан. Энэ бол зөв зүйтэйгээд нэг хэсэг нь ярина. Нэг хэсэг нь бол одоо Монголын үндсэн газар нутаг хар ормоосоо Монгол улсын нийслэлийг нүүлгэж аваачиж өнөөгийн тэр үеийн Хятадын өнөөгийн ч Хятадын нийслэлд аваачиж нийлүүлээд тэгээд тэрэнд одоо Монголын төр засгийн төв байгууллагыг нүүлгэж аваачаад тэгээд өөрөө их Монгол улсын хаан байхын зэрэгсээр Хятадын хаан болсон явдал бол Хятадд урвсан одоо ийм болчимгүй үйл явдал гэж нэг хэсэг эрдэмтэд өгнө. За тэгэл үүнтэй нь холбогдуулаад одоо багш нь хэлж байгаа шүү дээ. Манай төрийн ордны урд талд чин одоо 3 их хааны хөшөө байж байна тийм ээ. Голд нь Чингис хаан сууж байна. Баруун талд нь түүний хүү өгөөдөө, зүүн талд нь түүний ач хүү Хувлаа гэл 3 хаан гурвуулан одоо морилж байна шүү дээ төрийн ордны урд талд. Тэгвэл зэрэгшил энэ үе чинь бас их маргаан гарсан. Одоо Хувлаа хаан үнэхээр одоо цэвэр Монголын хаан муу юм уу биш юм уу? Яхааран одоо энэ Монголын 5 их Далай хаан дотроос заавал Хувлаа хааныг сонгож авч одоо төрийн ордны өмнө залдгийн зөв юм уу буруу юм уу? Нэг хэсэг нь бол одоо зөв Чингис хаан өөрийнхөө хүүтэй ач хүүтэйгээ ингээ гурвуулаа сууж байгаа. Нэг хэсэг нь бол буруу одоо наадах чинь Хятадын хаан байсан хүнийг одоо Монголын төрийн ордны өмнө залхахтаа яадаг юм гээд янз бүр. Энэ маргаан чинь бол өнөө хүртэл тасрахгүй байна шүү дээ. Энэ өнөөдөр ингээд үргэлжлээд байгаа маргаан биш. Тухайн үедээ 1272 онд Хувлаа хаан ийм шийдвэр гаргаад Монгол улсын нийслэлийг Бээжин хотод одоо тэр үеийн Дайду хотод хаан Балгас хотод нүүлгэж аваачаад өөрөө их Монгол улсын Далай хааны зэрэгцээгээр Хятад улсын хаанд өөрийгөө өргөмжлөөд он тооллон эхлүүлсэн тэр цаг мөчөөс эхлээд л Монголын хаад ноёд Монголын угсаатан Чингис хааны цагаан ясныхан бол ихээхэн дургуусаж эсэргүүсэж байсан. Энэний одоо эсэргүүслийн тод жишээ бол Өгөөдөө хааны ач хүү Хайду гэж бий. Хайду хан хүү бол одоо ерөөсөө тэр цаг мөчөөс эхлээд энэ Хувлаа хааны эсрэг тэмцэж эхэлсэн.
олон ч удаа сэргэлдэж 3-4 ч удаа сэргэлдэж Хувлаа хааны эсрэг байлдаж байсан, байлдаанд нь бүгдээрээ ялагдж байсан. Ер нь анханасаа бол одоо энэ өгөөдөн удмаас тулын удам руу Монголын хаан ширээ шилжилээ гэсэн үеэс эхлээд л тулынхантай санаа сэтгэл нийлэхгүй янз бүрийн хэмжээний бослог хөдөлгөөн зохион байгуулж байсан ийм залуу л да. Тэгээ хамгийн сүүлд нь одоо Мөнх хаан болсныхаа дараагаар тулын удмынхныг хаан ширээнд өргөмжилснийг эсэргүүцсэн, тэр эсэргүүцлийнхэн төлөө нэлээд олон хүнийг цаазаар авсан. Тэгвэл энэ хайдуу хөвөл нас байсан учраас одоо энэ хар хормын баруунта Тарвахтай гэдэг газар насан турээгүй хүүхдийг одоо цөлж байсаа гэ багш нэг дөрвөчийн хичээл дээр ярьж байсан та хүүхдүүд санаж л байгаа. Тэр одоо ханхуу. Тэр ханхуу бол одоо 3-4 ч удаа Хувлын энэ их юан улс байгуулсныг эсэргүүцэж, Монголын нийслэлийг тийш нь нүүлгсныг эсэргүүцэж, Хувлыг давхар одоо Хятадын хаан болсон үйл явдлыг эсэргүүцэж тэмцэлдэж байсан. Тэгтэл одоо тэр чин асар их хүчтэй том хаан шүү дээ. Тийм бүхэл бүтэн Хятадын хаан, бүхэл бүтэн их Монгол улсын их юан гүрний хаан юм болохтой зэрэг яаж одоо хайдууд элтгэв дээ. Тэгээд их том олон удаагийн цэргийн хүчээр давталж очихт нь өөдөөс нь ясаал өгсөөр байгаа хамгийн сүүлд ялагдаад тэгээд тэр тухайн үеийн тэр тэмцэл дарагдсан. Дарагдсан ч гэлээ гэсэн хамгийн сүүлд нь одоо багшийн саяын хэлдэг 10 баг хааныг дамжиж 100 жил үргэлжилсэн энэ үйл ажиллагаа хамгийн сүүлд нь хан улс мөхөж мэн улс байгуулагдаж Хятад төрийн эргэлт гарч хамгийн сүүлийн Тогон Төмөр хааныг Монгол руу хөөж явуулснаар 105 жилийн дараагаар энэ түүх дуусгуур болж байгаа юм. За түүх дуусгуур болсноос нь хойш энэ түүхийг одоо судалж байгаа эрдэмтэд, зохиолчид за энэ түүх сонирхож бүхэл хүмүүс ч одоо өөрийн дүгнэлт өгч штэ тийм ээ. Хувлын хаан чинь тийм хүн байсан байна, ийм хүн байсан байна гэдэг олон талаар нь дүгнэлт өгч байсан. Энэ өнөөдөр хүртэл ихэд үргэлжлээд явж байгаа юм аа. Тийм учраас миний хүүхдөө түүхийн юмд бид нэр дүгнэлт хийж болохгүй гэж багш нь хэлдэг. Тийм учраас түүхийн бодит үннийг багш нь та нарт хэлж өгөн, та нар түүхийн бодит үннийг ойлгоод өөрөөрийнхөө л одоо тусгаж авна. Тийм ээ. Яг л одоо түүхийн үннээр нь тусгаж авна гэж их гэж ойлгох. За монголчуудын тухайд бол нэг иймэрхүү. За энэ баг хуралд солонгосчууд оролцож бас нэлээд том хэмжээний илтгэл тавихаар төлөвлөгөөнд нь орсон байна лээ. Солонгосчууд ямар очиртай юм гэхдээ зэрэг Хувлын хааны үед солонгосчууд чин Монголын дагуул улс байсан. Монголын дагуул улс. Яг одоо иргэшээлийнх нь улс бол биш. Ер нь тэгтээ 2 удаа даймбалдаа хийгээд албан ёсоор буулгаж аваад Монгол татвар төлөгч дагуул улс болгосон байхгүй юу? Татвар төлөгч дагуул улс болгосон. Дагуул улс байсныхаа хувьд яг Хувлын хааны үед Монгол солонгосын хоорондын харилцаа нэгэн өргөн дэлгэр худалдааны харилцаатай. За нэг ялангуяа гадагшаа дотгошоо хийж байгаа далайн одоо тээвэртэй холбогдолтой бүх асуудал нь солонгосоор дамжиж хийгддэг байсан. Далайгаар бусад улс орн руу Вьетнам, Индонез энтер гэсэн улс руу дайлаар мордох үйл ажиллагаанд нь солонгосчууд оролцдог байсан. Тэр байтугай одоо Японд болсон 2 удаагийн том дайныг бол үндсэндээ одоо солонгосод үйлдвэрлэсэн солонгосчуудаар хийлгсэн дан усан онгоцуудаар хийсэн юм штэ. Одоо бүх усан онгоцных нь жолооч сэлүүрчид нь бол одоо солонгос хүмүүс байсан. Энэ тухай багш нь дараа одоо Японы эсрэг хийсэн дайн байлдааны түүхийг ярихдаа хүүхдүүдтэй ярьж өгнө. Тийм учраас одоо өнөөдөр солонгосчууд бас яг Монголын түүхтэй холбогдсон, Хувлын хааны түүхтэй холбогдсон сэдвээр бол олон ч материал одоо солонгосын түүхэнд бий, олон ч үйл явдал болж байсан. Солонгосын эрдэмтэд энэ дээр бол маш сонирхолтой одоо сэдвээр маш сонирхолтой асуудлуудыг дэвшүүл тавих бүрэн үндэслэлтэй юм байгаа юм. Солонгосчуудын тухайд. За Япончууд оролцож байна энэ баг хуралд. Япончууд бол их өндөр ач холбогдлогч оролцож байгаа. Яагаад гэвэл зэрэг их Чингис хааны дэлхийн талыг эзлэх дайн байлдааны явцад нэрвэгдээгүй улс орн гэж Аз тивд болон зүүн Европод одоо бараг байхгүй гэдээ багш нь хэлж байсан тийм ээ. Нөгөө хэлдэг наран мандах зүгээсээ аваад л Вьетнам, Индонезиас, Японоос аваад хойшоогоо одоо Москва хүртэл Оросын газар нутаг хүртэлх энэ дундад Аз ороод бүхэл энэ газруудад бол Чингис хаан түүний үр сад Ашсын нарын байлдан дагуултанд нэрвэгдээгүй улсууд бол үндсэндээ үлдээгүй. За энэний нэг нь бол далайн орнуудаас бас л энэнд нэрвэгдсэн нэг орн бол Япон мөн. Гэхдээ ялагдаагүй үлдсэн цорын ганц орн бол Япон
байхгүй юу? Ялагдаагүй үлдсэн цорын ганц орн бол Япон. Тийм учраас Япончууд одоо өнөөдөр энэ баг хуралд ихээхэн ач холбогдол өгч Ховлын хааны 800 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд бас олон эрдэмтдээ оролцуулж янз бүрийн сонин содон асуудал дэвшүүлж түүхэнд бас хэрэгтэй сайхан баримтуудыг одоо гаргаж авчирж Ховлын хааны 800 жилийн ой зориулсан үзэсгэлэнд сайхан үзмөрүүдэн авчир тавьсан байна лээ. Одоо тэгэх одоо түүхийн үндэс байна. Хондоо яг Япон руу ч юм болохтой зэрэг монголчууд анх удаага далайд гарч дайм байлдаа хийсэн. Анх удаага далайд гарч дайм байлдаа хийсэн. Дайм байлдаа хийх шалтгаан уг нь бол их хариугүй. Уг нь бол тун хариугүй. Ховлын хаан их Монгол улсын далай хаан бөгөөд Хятад улсын хаан болсныхаа дараагаар Японы хаанд албан ёсоор заллага явуулсан байдгийг. Тэгээ Чингис хааны ачхуу Ховлын би их Монгол улсын далай хаан болсон. Үүний зэрэгцээгээр мөн одоо Хятад улсын их эзэн хаан болсон. Тийм учраас Японы эзэн хаан чи надад ирж илч зарж хүндэтгэл үзүүлж өргөл барьц өгөх ёстой гэдэг л ийм л одоо жоо бичиг явуулсан байдгийн. Жоо бичиг гэж одоо тэр үеийн одоо юу юм те одоо тийм одоо элчийн авч явдаг бичгийг л жоо бичиг гэж нэрлэжсэн юм шиг байгаа. Жоо бичиг явуулсан. За эн чин одоо хэд онд 1266 онд явсан юм байна. 1266 онд. Тэгээд 1266 онд энэ Монголын элч мэдээж тэр далайн орн руу ч юм бол өөрөө яваад очно гэж явахгүй Солонгосоор дамжиж явсан. Солонгос багш нь түрүү хэлсэн одоо Монголын дагуул улс байсан гэд. Тэгээд солонгосчууд нь болохоор хүлээж аваад Монголын элчийг Япон руу ингэж явж болохгүй. Япон гэдэг чинь бол солонгос биш. Ер нь бол одоо бас их айхтар хөгжилтэй газар нь хоол явж очих зам нь их бартаатай их гэцүү улс. Тийм учраас одоо Ховлын хааны одоо энэ элчийг Япон хүлээж авна гэдэг бид найдахгүй байна. Эсэм мэнд одоо Ховлын хааны элч Японд очино гэдэг ч найдахгүй байна. Энэ одоо тун боломжгүй. Ер нь дандаа болохгүй талаас нь синхронсээр аваад буцаага явуулчихсан байдгийг. Тэгээд Ховлын хаан өөрийнхөө элчийг солонгосуудтай очиж уулзлаа. Солонгос цаашаагаа одоо нэвтрүүлэхээс татгалзаж байна. Зам нь их хэцүү байдаг байна гэдэг их тайлбар хийсэн чинь Ховлын хаан ихэд бас уурссан байдгийг. Одоо нэгэн тал их Монгол улсын далай хааны зарлиг л далай хааны зарлиг. Тэр зам нь гэцүү байна уу, бартаатай байна уу? Тэр Япон гэдэг орн одоо ер нь хөгжилтэй байна уу, хөгжлөхгүй байна уу? Тэр ямар хамаа байдгийг. Өнөөдөр би дэлхийн одоо их далай хаан. Өнөөдөр би Хятадын их хаан. Тийм учраас миний зарлиг дэлхийн аль ч өнцөг болонд биелж явах ёстой гэд эргээд нөгөө солонгосуудаа бангаддаг байхгүй юу? Та нар яхаар манай дагуул улс байж ич миний одоо явуулсан элчийг миний зарлигийг хүрэх ёстой газар нь хүрэхгүй буцаад гэх тийм юм байхгүй. Яадаг ч байсан танайх ч гэсэн далайн орн, Япон ч гэсэн далайн орн ямар нэгэн аргаар тэр Японы эзэн хаан гэдэг хүнд миний одоо энэ заллага хүчгийг хүргэх л ёстой гэдэг. Тэгээ хоёр дахь удаага эн чинь 1266 он төрүүчийнх нь юм чинь 2 жилийн дараагаар 1268 онд хоёр дахь элч явсан. За албан ёсоор солонгосууд одоо замчлаад Японд төрсөн. Японы эзэн хааны одоо холбогдох хүмүүст нь энэ Ховлын хааны заллага бичиг очсон байдгийн. Тэгэхдээ Японы эзэн хаан энд ямар хариу өгөх үү гэж тэнэглэж байгаад тодорхой хариу өгөөгүй буцаачихсан байдгийг. Тэгээ 3 дахь 4 дахь одоо явуулаад ерөөсөө Японы талаас хариу ирээгүй удахтай зэрэг 1272 онд тулгын шаардах бичиг явуулсан 4 дахь удаага. Яагаад одоо их Монгол улсын далай хааны явуулсан одоо энэ зар бичгийг та хүлээж аваад хариу өгөхгүй байна вэ? Тийм учраас 4 удаа танд ийм зар бичиг явуулаад хариу өгөхгүй байгаа учраас их Монгол улсын далай хаан их Юан улсын эзэн Ховлын би танай улсад албан ёсоор дайн зарлахаар боллоо. Танай улсад би довтлно гэдэг тулгын шаардах бичиг явуулна үү. Тэгэхээр одоо нөгөөдүүд гайхна одоо тийм ээ. Энд ч одоо юу гэсэн үг юм. Тэр ч одоо их газрын одоо морьтой байлдаа хийдэг улс чинь тэгээд одоо дунд нь одоо тийм том далай байж байдаг. Японы тэнгис байж байдаг, далай байж байдаг. Тэгээ одоо бидэнд довтлно гэдэг нь юу байдгийг ерөөсөө тийм юм байхгүй. Одоо наадах шин зүгээр сүрдүүлж гоё юм гэсэн байдалтай тулгын шаардах хүчгийг хүлээж аваагүй Японы эзэн. Тэгэхдээ зэрэг нь үнэхээр 1274 онд Ховлын хаан зарлиг гаргаад Японд одоо байлдааны үйл ажиллагаа хийсэн. Хийхдээ яг хөвгтэй зэрэг өөрийн дагуул улс солонгосуудаар усан онгоц үйлдвэрлүүлээд тэр үеийн усан онгоцтанд л модон онгоц байсан л да усан онгоц үйлдвэрлүүлээд
одоо хүүхдүүд нэг аялал жуулчлалаар явах Солонгосын Жижиг арал гэдэг нэг визгүй давхиж очиод байдаг нэг аялал жуулчлалын арал байна шүү дээ, тийм үү. Тэр Жижиг аралд монголчууд очиж ус онгоцоо үйлдвэрлэсэн. Багш нь ус Жижиг аралд очихтан энийг сонирхоод очиж үзсэн, яг ус онгоцоор цаашаага явсан Японд өнгөсийг ч үзсэн. Үнэхээр ч одоо тийм ширүүн айхтар урсгалтай тийм төнгөс байдгийн байл. Солонгосчууд ч энийг одоо нууж хаах юм байхгүй. Бид одоо 10 хэдэн жил монголчуудын удирдлагын доор энд одоо колони нь болж энд одоо ус онгоцыг үйлдвэрлэж эндээс одоо Солонгос завьчид завийн жолоодож Япон руу явж исэн юм а гэдгээ бүр их түүхчлээд панорам болгоод их тавьчихсан ус онгоцыг хэрхэн үйлдвэрлэж байсан, хэрхэн яаж одоо дайм байлдаанд оролцож байсан тухайга тийм үзмэр хийчихсэн юм байна. Миний хүүхдүүд Жижиг аралд очил үзээрэй. Мөн түнчлэн хөгжсөн нэг том хот бий. Тэр хоёроор л ерөнхийдөө Япон руу давталсан байдгийг. Тэгээд дээр довтлох явцдаа яг хүүхдүүдийг яг түүхэнд бишиж үлдээснээр нэг 900-аад том жижиг онгоцтой 7000 солонгосын одоо савчин жолоочтой 15000 монгол цэрэг далайд гарсан гэдэг байхгүй юу? 15000 монгол цэрэг далайд гарсан. Бас одоо том хүчтэй тийм ээ. Өрдөн дандаа морь унж гарч байсан улсуу тэгээд далайд 15000 цэрэг гараад тэгээд яваад очисон байдгийг. Яг одоо хятадын 2 жаргал дээр очиод албан ёсоор буусан, бууга дайм байлдааны үйл ажиллагаа эхэлсэн, эхлээд дөнгөж явж байтал одоо маш хүчтэй далайн шуурга болж тэгэл маш хүчтэй далайн шуурга ерөөсөө тэр нөгөө 900 онгоцыг өөр хооронд нь мөргөлдүүлээд онгоцуудын одоо тэр далайн эргийн том хадан гавцлыг мөргүүлээд тэгээд л сүрсэн байдг юм да. Тэгээд сүйрээд нэг 13000 цэрэг нь 15000 цэрэгнээс 13000 цэрэг нь газар дээрээ нас орсон. 2000 цэрэг одоо босож эргэж ирсэн гэсэн одоо түүхэнд ийм тэмдэглэгээ байна. Айхтар байна тийм ээ. За энэний дараагаар бас болоогүй. 1275 онд Ховлын хаан 2 дахь удаагаан Японы Эзэн хаанд элчин мордуулсан байдгийг. Энэ элчин мордуулахдаа яг хүүхдээ зэрэг түрүүчин одоо 4 дахь удаага явуулсан байсан тийм ээ. 3 явуулаад 4 дахьт нь тулгын шаардах бичиг өгөөд болохгүй болохтой зэрэг нь одоо байлдаанд яваад ялагдаж байгаа юм тэр. 1275 онд 5 дахь удаагаан элчин мордуулаад элчийг Туушин гэдэг Монгол 34 настай монгол залуу явсан гэж түүхэнд албан ёсоор бүр нэртэй устдад бичсэн байдгийн. Тэгээ энэ залуу явж очиод албан ёсоор одоо Японы Эзэн хаанд бас нөгөө өргөх бичгэн бариад албан ёсоор одоо нөгөө шаарддаг юм шаардсан. Уул нь их том юм шаардахгүй байгаа юм шүү дээ. Зүгээр л чи надыг одоо их Монгол улсын, их Юан улсын эзэн хаан болсных нь хувьд хятадын эзэн хаан болсных нь хувьд ирж хүндэтгэл үзүүл тийм ээ. Надад өргөл барьцвар гэдэг л ийм л юм шаардаад байгаа шүү дээ. Өөрийгөө л одоо хүлээн зөвшөөрөх гэдэг. Тэгээ Японы эзэн хаан бас энийг хүлээн зөвшөөрөөгөөр барахгүй олон улсын дипломатын түүхэнд үнэхээр одоо жигшүүртэйгээр нэг үйлдэл нь юухтэй зэрэг Ховлын хааны элч энэ Туушин гэдэг залууг барьж авч 1275 оны бүр тодорхой хэлсэн байдгийн шүү миний хүүхдүүд 9 сарын 7-ны өдөр Саазын газар аваач саазалсан. За тэгээ энэнд нь Ховлын хаан одоо маш их уурсаж 2 дахь удаагаан Япон руу аян дайн хийсэндээ 2 дахь удаагаа Япон руу аян дайн хийхдээ түрүүчийн аян дайнаас том хэмжээний олон одоо цэргүүд гаргаад нэг нь одоо хятадчин бүхэлдэн их Юан улс гээд Монголын одоо эзэмшлийн газар нутаг болсон байсан шүү дээ. Өмнөд хойд бүгдээр. Тэгэхээр өмнөд хятадаар тойруулаад нэг усан флот урдаас нь гаргаад хойгоор Солонгосын хойгоор тойруулаад 2 дахь усан флотон хойгоор нь гаргаад хоёулаа тэгээд тэндээсээ явж очиод одоогийн Такашима арал дээр уулзахаар тэгээд тэндээсээ хоёр талын нэгдсэн хүчээр Япон руу дайрахаар ийм төлөвлөгөө хийгээд явуулсан. Тэгээд их хоёр талын том усан флот үнэхээр 9 минут одоо Такашимад явж очисон. Үнэхээр Такашима руу хоёр талаас нь ийм том хэмжээний нүсэр том одоо Чингис хааны Ховлын хааны цэргүүд ирж байгааг японочууд мэдсэн. За мэдээдвэл одоо энэ удаагийн дайм байлдаан бол үнэхээр одоо гарцаа байхгүй Японыг ялагдалд хүргэх ийм хэмжээний дайм байлдаан болох нь тодорхой боллоо гэдгийг бүх ард түмэндээ зарлаж бүх ард түмэн Монголын энэ аян дайны эсрэг нэгдсэн хөдөлгөөнд нэгдсэн гэж Японы түүхэнд Монголын түүхэнд бичсэн байна аль хэдинд нь. Яаж нэгдсэн гэхтэй зэрэг л одоо тэр
Монголын цэргүүдийн ирж байгаа усан флотын ирж буух тэр арлууд дээр олон мянган Япон хүн очиж сэрэг дэлсэж байсан нэгдүгээрт. Одоо монголчуудын эсрэг байлтныг санаачд гараа. Хоёрдугаарт нь Японы бүх сүм хийдүүд бүгдээрээ одоо Монголын тэр цэргүүдийг одоо сөнөөж өгөөч, тийм ээ. Бурханд залбирах ийм үйл ажиллагаа явагдсан. Өөрөөр хэлбэл одоо хатуухан хэлэх юм бол одоо Монголын цэргүүдийн эсрэг хараалын үйл ажиллагаа явагдаж байна да, тийм үү. Японы бүх сүм хийдүүдэд ийм хурлыг 1275 оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Япон даяараа хурсан гэдгийг. Тэгээд одоо гол том сүмдэн Японы эзэн хаан өөрөө ёслолын говцаан өмсөж яг тэр хуралд нь оролцож ялгаа байхгүй одоо бурханд залбирч одоо энэ аюултай Чингисийн удам Хубилайгийн цэргүүдийг Японд нэвтрүүлэхгүй байх, Японд нэвтрээд ирсэн үед нь одоо ямар нэгэн байдлаар дарын сонирхол одоо туслаач гэж бурханаас бүгдээрээ гуйсан. Эзэн хаан нь хөрлөх гуйсан. Тэгээд шүнжин өдөржин бүх сүмд хурал болсон гэдэг байхгүй. Тэгээ яг Монголын хоёр талын цэрэг Такашимад ирээд буусан тэр орой нар халахсан одоо их үйл гарч ирээд тий үнэхээр аимшигтай далайн шуурга болсон гэдэг. Үнэхээр аимшигтай далайн шуурга болол тэгэл монголчуудыг ерөөсөө тэр далайд нь тэр чигээр ингээд бүгдийн сониоссон. Тэгэхээр бас нэг юм байна тийм ээ. Байгаад байна шүү дээ. Одоо тэгэхээр японочууд ч юм бол үнэхээр одоо олон жил далайд амьдарсан улсын болохоор газар нутгаа сайн мэдгийн байгаа үз, ёсын чинь тийм байдгийн байгаа үз, шашны номлон тийм байдгийн байгаа үз. Монголчуудын довтлохоныг 2 удаа айхтар хүчтэй далайн шуургаар хаасан. Өөрсдийнхөө хүчээр биш, байгалийн хүчээр монголчуудын тэр их дайнч хүчийг зогсоосон ийм орон. Ер нь үл Чингисийн байлдан дагуулалтанд ялагдаагүй цорын ганц орон л гэж одоо үлдсэн ийм учиртай японочууд. Сонирхолтой байна тийм ээ. За нэг тийм учраас одоо энэ баг хуралд Японы эрдэмтдийн тавих ийтгэл, Японы эрдэмтдийн тавих дэвшүүлэх санаа бол ихээр онцгой сонин санаа байх болов уу гэж ингэж бодож байгаа. Тэгээд одоо яг энэ далайд сүнсэн Хубилай хааны усан флотын цэргүүдийн усан онгоцны үлдэгдлүүдийг татаж гаргах үйл ажиллагаа Японд бас өрнөж байна. Одоо 4-5 жилийн өмнө байна уу да 2011 онд одоогоос ч ерөөсөө 3-4 жилийн өмнө юм байна шүү дээ. Далайн гүнээс хамгийн том усан онгоцных нь үлдэгдлийг татаж гаргасан. За тэгээд цэргүүдийнх нь хэрэглэж байсан юмнууд хэрэгслүүд, ном сумнууд, за усны сав гэдэг их олон юмуудыг далайн гүнээс татаж гаргаж ирж одоо үзэсгэлэн тавьсан. Их сонирхолтой ийм материалууд үзэсгэлэнд байгаа да. Тийм учраас Япон эрдэмтдийн одоо энэ дэвшүүлэх санаа их сонирн байх болно гэж багш нь энд их сонирхолтой хандж байгаа. За Хубилай хааны гэр бүлийн талаар лекцийнхаа төгсгөлд хүүхдүүдэд 2-3 юм хэлье. Хубилай хаан өөрөө 30 хэдэн жил их юан улсыг удирдах Бээжин хотод суусан болохоор Хятадын хаан байсан болохтой зэрэг манайхан нэг алдаатай дүгнэлт хийгээд байдаг нь юу гэхтэй зэрэг Хубилай хааныг л одоо Хятад гэр бүлтэй байсан мэтэр ингэж алдаатай дүгнэлт хийгээд байдгийг. Үнэхээр одоо Чингис хааны ач хүү Хубилай Монголоос авсан одоо Монгол эхнэртэйгэн Монгол эхнэрээс гарсан одоо хүүхдүүдтэйгэн анл байсан. Ямар нэгэн одоо цус солилцсон Хятад эхнэр Хятад гатан тийм юм бол байгаагүй. Хамгийн том одоо хатан Чимбай гэдэг гатан байна. Чимбай гэдэг гатан чинь одоо их Чингис хааны зарлагаарч ерөөсөн тэр үеийн хаадчин бүгдээрээ л хангараад аймгаас эхнэр авч өгсөн тийм зарлагтай байсан шүү дээ. Бүхэл одоо хаад Чингис хаанаас эхлээд бүх хаад бол хангараадаас одоо их хатнаа авдаг байсан. Ялгаа бахуу хангараад аймгаас авсан тэр Анчин ноёны охин гэдэг Чимбай гэдэг хатан бол одоо өөрийнх нь их хатан. Энэ их хатантайгаан 30 гаруй жил их юан улсын эзэн байх хугацааныхаа 20 жилийг хамт өнгөрөөсөн их жухалаг сайхан гатан байсан. Ийм Монгол гатан байгаа юм. Чимбай гатан. Чимбай гатан 1281 онд өвчний учир өөд болсон. Өөд болохоос өмнө өөрийнхөө холын одоо хамаатны охин Намби гэдэг охиныг ар Монголоос татаж аваачиж Хубилай хаанд баг гатныг болгож өгсөн. Өөр амьд байхдаа
өөрийнхөө хамаатан охиныг аваач гэж. Тэгэхээр чин чамбай хата юу бодож байна хөхтэй зэрэг за миний насны төгсгөл бол болж байна. Тийм учраас одоо энэ их хааны одоо хятадын газар нутаг дээр их Монгол улсын Даян хаан, Далай хааны зэрэгцээгээр хятадын хаан байгаа юм чин бас хятад эхнэр авч өгөх магадлал бас их өндөр байсан байна л да. Тэр үе чин одоо өөрийнх нь туслах, мөслөх бүхэл одоо яамдын сая дарга нар бүгдээр одоо хятад хүмүүс байсан шүү дээ. Тийм магадлал их өндөр байсан учраас өөрийнхөө хамаатны хөөхнийг одоо тэр үед бол одоо Ар Монголоос татаж яваачиж баг гатныг болгож өгсөн. Энэ бас их ухаан зарж байна да тийм ээ. Тэгээд энэ Намби баг гатантайгаа өөрөө насны төгсгөлөө хүртэл хамт амьдарч байсан. Тэгээд сүүлдээ ч Хувлай хаан ч өөрхий насан ч нэлээ явсан болов бас өөрийнхөө хийсэн үйлдэлд ч хэмзэглэж байсан юм уу? Төрийн хэрэгт оролцох явдал нь нэлээд суларч илүү дутуу хүн амьтантай уулзах явдал нь нэлээд их багасж яг Хувлай хааны насны сүүлийн жилүүдэнд нүүлэн Намби гатан үндсэндээ хөшгөний араас төрийн хэрэг барьж байсан гэж ийм одоо түүхэн тэмдэглэгдсэн юм байдгийг. Тэгэхээр бол Намби гатан одоо бас яг одоо цэвэр цусны Монгол хүн. За эднийх 3 охинтой. За 3 охиноос нь нэг охиноо бол яг нөгөө Солонгосын ванд хатан болгоод өгчихсөн. Нөгөө найрамд тарцаатай авах үед одоо Солонгосын эзэн хааны хатан гэсэн үг шүү дээ. Одоо Солонгосд их нэртэй одоо тийм хатан байна. Хувлай хааны Цэцэн гүнж гэж бий. Охин Цэцэн гүнж гэж. За энэ Цэцэн гүнжүүл үнэхээр одоо их томогтой. Яагаад үнэхээр их томогтой гэвэл тэр их Монгол улсын Далай хааны охин тийм ээ. Тэр их Хятад улсын эзэн хааны охин Цэцэн гүнж их сайхан үзэсгэлэнтэй сайхан гүнж байсан юм билээ. Хүнтэй суугаагүй. Нөхөрд гараагүй. Хадамд гараагүй. Юуг сонгосон хөхтэй зэрэг бурхны шашны гэлэм авалсан. Үсээ гусуулж гэлэм авалсан. Үнтэй суугаагүй байх та. Тэгээд бүх насаараа одоо өөрөө бурхны шашин зүтгэсэн. Тэгээд өөрөө одоо миний хүүхдүүд Бээжин хотод очих юм бол тэр Танжэсийн гүнжин сүм гэж бий. Бээжин хотоос баруун урагш нэг 40 гаруй километрийн зайд байдаг. Тэр Танжэсийн гүнжин сүмд одоо заавал очих хэрэгтэй. Энэ одоо Цэцэн гүнжийн сүм одоо хүртэл танд байж байна. Тэр Танжэсийн сүмд энэ гүнж бүх насаараа одоо залбирал үйлдсэн, ном үзэл залбирал үйлдсэн. Залбирал үйлдэхдээ яг хөхтэй зэрэг одоо энэ зурган дээр гарна. Өглөө ирээд л залбирал үйлдээ зогсохдоо нэг л газар зогсдог. Нэг л газар зогсдог. Өөр газар зогсдоггүй. Тэгэл тэндээ залбирсаар байгаа л бүх насаа барсан. Одоо тэгээд хөлнийх нь ормоор одоо тэр зурган дээр харагдах хоёр одоо ийм хөлний орон бүр одоо 4-5 см доошоо одоо тоосгонд хонхойчихсан. Энэ тоосгын одоо албан ёсоор энэ сүмд нь одоо залчихсан байна. Одоо энэ Монголын энэ гүнжийн залбирал үйлдэж зогсож байсан газар гэдэг тусгайд нь тавьчихсан байна. Яг энэ сүмдэн өөрөө насны төгсгөлөө үтсэн тэр гүнж. Тийм учраас яг тэр сүмийнх нь хажууд өөрийнх нь одоо суврагыг босгосон. Маш их сайхан сувраг бай. 800 жилийн түүхтэй энэ сувраг бай. Энэ суврагад очиж одоо залбирч явах хэвээр. Энэ суврагад очиж мөргөж явах хэвээр. Яг түүхтэй зэрэг Их Чингис хааны үр удам цагаан ясны алтан ургийнхны яг бодтойгоор олдсон одоо шарил бунхан гэдэг юм бол тэр болгон таарад байдгүй шүү дээ. Монголын газар нутаг дээр үл дээд зэргээр одоо нууцлж оршуулдаг учраас Монголоос бол олдох юм байхгүй. Харин тэнд одоо энэ Цэцэн гүнж чин ямар очиртой вөхөр Чингис хааны 30 охин болно үстэй тийм ээ. Чингис хааны өөрийнх нь отхон хүү Тулуугийн хүү аав нь тийм ээ. Хувлай хаан 30 охин болж байхгүй юу? Яг 30 охиных нь өөрийнх нь амьдарч байсан. Тэнд залбирал хийж байсан. Тэгээд яг өөрийг оршуулсан энэ бодит сувраг байна гэдэг бол энэ Их Чингис хааны цагаан ясны алтан ургийнхны бүр гарцаагүй өнөөдөр тов тодорхой хэн бүхний мэдэж байгаа ийм нэг газар байгаа юм. Тийм учраас Монгол хүн болгон тэр гүнжийн сүмд Бээжин орвол очиж байгаарай. Гүнжийн сүмийн одоо энэ Цэцэн гүнжийн бунханд мөргөж байгаарай. Ер нь яхаараа Цэцэн гүнж тийм их том айлын, тийм их том хааны гүнж тийм үзэсгэлэнтэй эмэгтэй байж буддийн шашныг сонгож авсан юм бол яхаараа гэлэн муулсан юм бол юуны тулд тэр одоо тоосхон одоо тойпог 4-5 см хонхойлтон тийм олон жил залбирал үйлдсэн юм бол хэний тул залбирал үйлдсэн юм бол гэдэг чи одоо бас бодоочтой асуудал байхгүй юу тийм ээ. Мэдээж Монголынхаа төлөө, мэдээж та бүхний төлөө, мэдээж Монголын их хаанчил
олон жил оршин тогтнож байгаараа гэсэн ийм л залбирал үлдэж байсан байж таараа ш та тийм ээ. Тэгэхээр энэ дээр миний хүүхдүүд Бээжин орвол одоо телевиз үзэж байгаа та бүхэн Бээжин орвол тэр газрыг нэг зорж очиад үзчих. Цэцэн гүнжийн одоо сүмд нэг очиод мөрөгчдөг. За тэр Цэцэн гүнжийн ажиллаж амьдарч байсан газартай нэг очиод танилцчихдаг. Цэцэн гүнжийн сувраганд нэг мөрөгчдөг. Тэрний одоо жанлуу барьсан газраар нэг явчих гэдэг юмгүй шүү гэж та бүхэнд уриалж байна. За өнөөдрийн хичээлүүгээр туслаа. Баярлалаа хүүхдүүд.